2009 оноос хойш Монгол улсад албан ёсоор тогтож эхэлсэн авилга хээлхүүдийн буйнаар бохир улс төрчид тархлан цүндэж эхэлсэн. Энэ тэмдгүү гэрлийн хурдаар овоо шовоодод эхэлсэн шинэ барилгуудын эзэд нь дандаа сайд дарга байсан хүмүүс их байдаг юм байна. Эрчим хүчний сайд асан Мишгийн Сономбил 2012 онд Монгол Ардын Улсгалт нам Монголын үндэсний арчил намын шударгаас эвслийн жагсаалтаар улсын хуралд орж эрчим хүчний сайд болсноос нь хойш түүний бизнес гэрлийн хурдаар захилж их хуралдаагаа буулгаж суурин дээр нь 20 шахам давхар асар том байгууламж сүндэрлүүлв. Нэр нь Найд. Ямар мөнгөөр босов гэсэн асуултад гарцаа байхгүй дулааны 5 дугаар цахилгаан станцаасаа гэсэн үг холбогдоод ирж байгаа юм. 16 оны сонгуулиар ахин сонгогдож чадаагүйч тэрбээр шаггүй юмтай хоцорсон гэдгийн гарцаагүй баталгаанд энэ их Найд тэмээх цамхаг юм. Түүний хэрэг шүүхтэр очиод таг замхарсан. Нөгөө хонглын шүүгч нарт хэргийг нь дарж байгаа болов. Майнер орлогоо хуваасан биз тэгээд шүүхийг гацаасан байх магадлал бараг 500%. Ингээс огшгүй. Энэ их Найдаас гадна их хуралдаа гэж амралт кемп бас байна. Мөн сайдын суудал заларсны дараа боссон гэдэг. Тэржийн гүрний зүүнтэй голын эргийн газар овоо өн хүрнээд гээд мөнгө байна, эрх мэдэл байна, газар авсан байна. Тэр газар дээр амралт кемп байгуулсан байна. Хоногийн үн ханшин 140 мянгаас л дээшээ гин. Овоо дээгүүр англи ид байгааз. За юутай ч гэсэн 2012 оны сонгуул сайд Сономбилд хаялгаа харамгүй хайрлжээ. Нэгмүү гэр бараа 10 хэдэн давхар цамхаг болгосон. Түүгээр зогсохгүй тэрэлжийн тусгай хамгаалтай газар маш том кемп амралтын баазтай болсон байдаг. Тэр нь хэрийн хүний амыг ангаалахаар мундаг гэд. Тэгээд дээрээс нь бас шүүхтэр хэрэгэ гацаачдаг. Ихэдээ өөр хаана юу ч байгаа юм бэлээ. Мөнгө сургаггүй алга болдоггүй юм л да. Хаанигтай байшин барилга баарсоо болоод л байж байгаа. Манай хөтөлбөр сайдуудын нуугдмал хөрөнгүүдийг дистаратаагаар нь илчлэхийн төлөө явна. Сайд Сономбилийн хувьд одоогоор ил болоод байгаа объектууд нь дээрээс нь шүүхийн асуудалч гэж бас байна. Мөнгө хизээч ор сургаггүй алга болдоггүй юм.